Танд сүлжээ болон интернеттэй холбоотой асуудал тулгарч байгаа бол анхаарлаа нааш хандуулно. Сүлжээний кабель ашиглан суурин компьютер юм уу аль эсвэл ноутбукээр интернет хэрэглэх гэж байгаа бол таны компьютерийн LAN карт таньсан байх шаардлагатай. LAN карт таныгүй аль эсвэл local area connection-ыг disable хийсэн мөн сүлжээний кабель холбогдоогүй бол ингэж харагдана. LAN таньсан эсхийг Control Panel, Network and Sharing Center, Change Adapter Settings руу орж харна. Дээрх сонголт байхгүй бол LAN таниагүй. Сүлжээний кабель холбоогүй бол LAN карта disable хийсэн бол ийм байдлаар харагдана. Дотоод сүлжээндээ өөр IP хаяг тавьсан бол ингэж харагдана. IP хаягийг арилгахдаа маус хоёрыг дарж Properties хэсэг рүү орно. Internet Protocol Version хэсэг дээр 2 дарж автомат хэсгийг сонгосон байх ёстой.